Зя, сайн залуусаа юу яцгаана. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ. Өмнө хичээлдэр үзсэн спорт ба резист гэдэг зүйлээ илүү практик байдлаар зураад, за тэгээд дээрээс нь спорт болон резистэн дээр үүсэх боломжтой хөдөлгөөнүүдийн талаар үзэх болно. Тэгэхээр би өөрийнхөө дэлгэцийг та бүхэнтэй шеэрлжгий гэж бодож байна. Окей. За тэгэхээр ер нь бол яг спорт ба резистенс гэдэг зүйлээ бол бид нар нэгдүгürt яаж зурдаг юм байна. Хоёрдугаарт нь тэн дээр ямар хөдөлгөөн үүсэх боломжтой юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцах болно. За энэ вебкамаа би хаачихъя. Тэгээд окей. Record. За тэгэхээр спорт ба резистенс гэдэг зүйл маань бол өөрөө ерөөхдөө өмнө хичээлдэр үзсэнчлэн орой болон ёроолууд өмнө түүхэн дээр үүсчихсэн байгаа орой болон ёроолууд дараагийн удаа одоо явж байгаа түүхэн дээр үүсэх боломж буюу магадлалын талаар ярьж байгаа. Тэгэхээр тэр өмнө түүхэн дээр үүсчихсэн байгаа орой болон ёроол гэдэг зүйл дээр дараагийн орой болон ёроол үүсэх боломжтой буюу тэр ханшин дээр очиод тодорхой хэмжээнд тэр ханшин дээр сэлрүүд орж ирэх, тодорхой хэмжээнд тэр ханшин дээр баярууд орж ирэх үйл явц байгаа даа шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ зураад үзье. За магадгүй өмнө нь биднэрт нэг ийм орой байсан. За тэр оройн дээр дараагийн удаа ханш очиж байгаа. За тэгвэл энэ оройн дээр бид нэр ерөөдөө дараагийн удаа ханш очиход бид нар одоо энэ дээр юу гэж үзэх үү гэхээр за энэ оройны байсан энэ ханшин дээрээс дараагийн удаа ханш унах боломжтой гэж нэгдүгээр магадлал гарч ирж байгаа. За нэгдүгээр магадлалын хувьд бол ерөөдөө резистэн дээр ханш очиод резистенс зооны нөлөөллийг аваад тэр зооны импактаас нь болоод ханш цохилт аваад тэр зооны импактаас болоод тэр зоон дээр очисноороо өмнө нь тэр зоон дээр маш том хэмжээний уналт явж ирснийг харснаас болоод илүү их хэмжээний сэлрүүд баяруудыг давж номинд болж гарч ирснээрээ үндсэндээ яг нэг бириш хөдөлгөөн явах ийм үйл явцыг бид нар ярьж байна. За хоёр дахь боломж нь болохоор юу гэдэг вэ гэхээр хоёр дахь боломж бол энэ зооныг сэтлээд гарах. Сэтлээд гарах боломжийн хувьд гэх юм бол өмнө байсан тэр уналтын хөдөлгөөнийг одоо байгаа арилжиж тоолгүйгээр одоо байгаа сэлрүүдээс илүүтэй олон баярууд орж ирээд илүү хэмжээний бай захиалга өгдөд бай волюм дийлээд баярууд доминант байгаад ингээд өмнө байсан сэлрүүдийн тэр захиалгын тэр яг үүсгэсэн байгаа үнийн ханшийн нугалрлыг даваад гарах үйл явцыг сэтрэлт буюу breakout гэж нэрлэдэг. Тэгэхээр яг сэтлэг гарч байгаа тохиолдолд энийг breakout гэж нэрлэнэ. За тэгвэл энэ сэтрэлт маань яаж үүсэж ийн вэ гэх юм бол ерөнхийдөө өмнө түүхэн дээр байсан оройн дээр ойх боломжтой ч гэсэн тэр ойлтыг гүйцэтгэхгүй хэмжээнд их хэмжээний buying volume dominant байгаа, баярууд dominant байгаа тохиолдолд сэтрэлт үүсдэг. За харин нөгөө талд эхний хөдөлгөөн буюу энэ цогцолдод унж байгаа хөдөлгөөнийг bounce буюу ойлт гэж нэрлэдэг. Яг зоон дээрээс ойж ийн гэж тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ зооноо эхлээд яаж зурах юм гэдэгт танилцъя. Зооныг яаж зурдаг вэ гэхээр зарим хүмүүс бол ерөөхдөө зооныг ингээд дөрвөлжин дүрсээр ингэж зурдаг. Ихэнх арилжаачид мэргэжлийн арилжаачид бол ерөөхдөө зооныг зурахдаа энэ horizontal line гэсэн байгаа. Одоо 3D view дээр бол энэ line байгаа. Энэ хажуу жишээ ингээд гарч ирж байгаа энэ хэвтэй лайнаар зурдаг. За хэвтэй лайнаар өмнө байсан оройны ханшин дээр одоо ингэж энэ лайнаа тавьж өгснөөрөө тэр өмнө байгаа оройны ханшин дээр дараагийн удаа ханш ирээд ойх боломжтой гэдэг эхний магадлал, ханш ирээд тэр зооныг эвдэх боломжтой гэдэг хоёр дахь магадлал гарч ирдэг. Тэгэхээр ийм хоёр магадлалтай. За тэгвэл энэ зураглалаа одоо яг энэ тавьж байгаа энэ зооноо илүү бүр нарийн тавья гэх юм бол бид нэг асуултыг асуух шаардлагатай болно. Энэ орой дээр байгаа хөдөлгөөн дээр мэдээж орой гэж зүйл буюу оройн candle гэдэг зүйл байгаа тийм үү. Орой болгонд оройн candle байгаа. Ёроол болгонд ёроолын candle буюу true candle байгаа. Орой болгонд peak candle байгаа гэдгийг бид нэр орой болон ёроол гэдэг хичээлээр үзчихсэн. Гэхдээ бид нар ярьж байсан шүү дээ. Орой болон ёроол гэдэг зүйлийг заавал зөв тодорхойлох хэрэгтэй. Орой болон ёроолын candle гэдэг зүйлийг заавал зөв тодорхойлох хэрэгтэй гэдэг. За тэгэхээр оройн candle-ыг яагаад зөв тодорхойлох хэрэгтэй бас нэг шалтгаан бол ерөөсөө тэр оройн candle дээр өөрөө resist зургадаг. Ёроолын candle дээр өөрөө support зургадаг учраас тэр маш зөв байх ёстой гэсэн. Окей. За нэг шалтгаан байна. За тэгэхээр оройн candle гэдэг зүйл маань бол өөрөө weekтэй. За нэг тодорхой хэмжээний weekтэй байгаа. Мэдээж BT байгаа тийм үү. За тодорхой хэмжээний BT байгаа. Окей. За тэгэхээр орой дээр resist-ийг зурахдаа оройн candle дээр зурна. Оройн candle-ийнхаа яг аль хэсэг дээр нь resist-ийг зурах ёстой вэ гэх юм бол оройн candle-ийнхаа week-н дээр нь биш. Оройн candle-ийнхаа биений хаагц хэсэг дээр нь яг нь resist-ийг зурж өгөх ёстой.
Оройн candle яг энэ биений хаагдчихсан байгаа энэ хэсэг дээр resist-ийг ингэж тавьж өгч байгаа шалтгаан нь өөрөө юу юм бэ гэх юм бол candle гэдэг зүйл маань өөрөө яг оройн candle гэдэг зүйл маань өөрөө дээрээсээ rejected байгаа тийм үү? Тэр weak байгаа шүү дээ. Тэр weak бол өөрөө юуг илэрхийлдэг вэ гэхээр тэр хаана хамгийн өндөр цэгээ тогтоосон бэ гэдэг мэдээллийг өгдөг. Харин хаагдсан байгаа биений хувьд бол энэ хүртэл rejected буюу цохигдож явсаар байгаад хаагдсан цэг нь энэ шүү гэдэг тохиог өгдөг. Тэр мэдээллийг өгдөг. Тэгэхээр яг оройн candle-ийн хувьд бол ерөөдөө яаж ийм гэхэлэр тэр дээр нь байгаа weak нь өөрөө ерөөдөө тэр weak-ний хүрсэн байгаа тэр high нь буюу хамгийн өндөр цэг нь өөрөө энд ханш хүрсэн юм шүү. Энэ ханшин дээр хамгийн өндөр цэг үүссэн юм шүү гэдэг тохиог өгч байгаа. Тэгэхээс биш тэнд ханш одоо юу гэдгийг тийм ээ цохилт аваад тэнд ханш яг зогссон гэсэн үг биш. Тэнд ханш зогсоогүй учраас тэр weak үлдээд тэр улам өр үлдээд тэгээд ханш хаан зогссон бай. Аль ханшин дээр одоо яг орж ирээд body хаагдсан бай. Яг тэр хэсэгт бид нэр яаж байна. За лайна тавьж өгч гинөө. За энэ body-ны яг хаагдсан хэсгээр нь ингэж тавилаа. Окей. За ингэж нарийн тавих ямар шаардлага байгаа вэ гэж гайхаж байж магадгүй. За ер нь зарим арилжаагчд бол зүгээр weak-ийнх нь энэ голоор ингэ тавьсан байдаг те. Тэгэхээр ингэж нарийн тавьж байгаа шалтгаан гэх юм бол энэ resist-ийг эвдэрлээ гэдэг тохиог болон энэ resist-эн дээр ойлоо гэдэг тохиог resist-ийг та хаана тавьснаас шалтгаалаад өөр гарч ирж болно. Окей. За тэгвэл resist-эн дээр ойлоо гэдэг тохио, эвдэрлээ гэдэг тохио маань өөр гарч ирэх боломжтой гэдгийг бид нэр дараагийн хичээл дээр үзнэ. Тэр нь бол ер нь candlestick price action on support болон resistance дээр support болон resistance дээр үүсэх боломжтой. Candlestick-ийн price action гэж байгаа тэр хичээл дээр үзнэ. Окей. За ямар ч үсэн хэдүүлээ эхлээд support-оо яаж зурх вэ хичээл дээр тэгээд support resistance дээр юу үүсэх боломжтой гэдгийг үзэж байгаа. За тэгэхээр нэгдүгээр хөдөлгөөн бол support-ын дээр ойх боломжтой буюу bounce хийгдэх боломжтой, resistance дээр ойх боломжтой, bounce хийгдэх боломжтой. За resistance дээр ойсон хөдөлгөөн буюу bounce хийгдсэн хөдөлгөөн өөрөө юуг илэрхийлдэг вэ гэвэл ханш цаашдаа эндээс resistance bounce хийсэн учраас ханш цаашдаа унах юм байна гэдгийг илэрхийлж байгаа. Ер нь яагаад анханасаа resistance дээр bounce хийж байгаа вэ гэх юм бол өмнө байсан оройны тухайн resistance дээр сэллүүд их хэмжээгээр орж ирсэн. Сэллийн volume давмгаалсан, сэл захиалга илүү байсан учраас, сэллийн volume dominant байсан учраас bearish хөдөлгөөн үүсэж чинь гэсэн үг. Bearish хөдөлгөөн үүсэж чинь гэдэг чинь үндсэн хөдөлгөөн унана гэсэн утгыг илэрхийлж чинь гэсэн үг шүү дээ. За тэгвэл хоёр дахь хөдөлгөөн бол тэр resist-ийг эвдэд гарвал ханш өсдөг. За яагаад вэ гэх юм бол тухайн resist-ийг эвдэж гинэ гэдэг шалтгаан нь өөрөө юу юм бэ гэхээр тухайн resistance дээр sell-рүүд орж ирж чадсангүй, sell-рүү dominant байж чадсангүй, buy-руу dominant байлаа, buying volume илүү байлаа гэдэг утгыг илэрхийлж байгаа учраас breakout хийсэн тохиолдолд хөдөлгөөн маань дэш өсдөг гэсэн. За ийм хоёр сонголт. За ийм хоёр хөдөлгөөнөөс гадна дараа нь бол дээшээ сэтэлцсэний дараагийн хөдөлгөөн гэж байдаг. За дээшээ resist-ийг сэтэлцснийхаа дараа ханш буцаад энэ зон дээр ирж болдог. За ирэхгүй ч үж болно тийм ээ, ирж болдог. За энэ зон дээр буцаад ирэхэд энэ зон дээр яг ингээд шууд буцаад ирж байгаа хөдөлгөөнийг бол retesting хөдөлгөөн буюу дахин шалгалтын хөдөлгөөн гэж нэрлэдэг. За яг шууд буцаад ирж байгаа гэж хэлж байгааг анзаараарай. Шууд буцаж ирэхгүй ханш бол нэлээд дээшээ олон зоныг үүсгэж явж байгаа дараагийн удаа ирэх ба шууд буцаад ирэх хоёрын хооронд бол ялгаа байгаа шүү. За тэгэхээр шууд буцаад ирж байгаа хөдөлгөөн дэр бол энийг retest буюу дахин шалгалтын хөдөлгөөн гэж нэрлэдэг. Юуг дахин шалгаад байгаа юм бэ гэж. За юуг дахин шалгаад байгаа вэ гэх юм бол өмнө байсан resist-ийг эвдэж гарсны дараа тухайн resist өөрийнхөө үүргийг сольдог байгаа. За өмнө нь resist үүрэгтэй байсан зон сэтрэлтийн дараа support үүрэгтэй болж өөрчлөгддөг. Тэр юу гэсэн үг вэ? Өмнө нь ханшинд эсрүүцлийн нөлөөлөл үзүүлдэг байсан зон сэтрэлтийн дараа дэмжлэгийн нөлөөлөл үзүүлдэг болдог гэсэн. Окей. За тэгэхээр ханш энд сэтэрчихсэн. Тэгээд ханш буцаад тэр зоныг шалгах гэж ирж байгаа хөдөлгөөнийг retest хөдөлгөөн. За шалгах гэж ирээд одоо энэ шалгалтын дээр бас дахиад хөдөлгөөнүүд үүснэ. За ханш шалгах гэж ирлээ. За яг энэ resist зоныг. Тэгээ resist зоныг шалгах гэж ирээд ханш resist зон дээр ингээд ойлт авах буюу тухайн resist зон чинь өөрөө өмнө нь эсэргүүцэл байжгаад сэтрэлтийн дараа одоо support үүрэгтэй байгаа. Support үүргээ биелүүлж чадах нь үгүй юу гэдгийг шалгах гэж ирж гин гэсэн үг байхгүй. За тэгэхээр шалгалт амжилттай болох юм бол support-н дээр ханш ахаад ойно, ахаад bounce юм. Энийг retest амжилттай боллоо гэж үздэг. За амжилтгүй болох тохиолдлууд байна. Амжилтгүй болоод
ханш дотгошоо яваад ороод ирэх юм бол энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр break-in буюу дотгошоо сэтрэлтийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Тэгэхээр ханш өөрийнхөө сэтлээ гарсан байгаа resistive буцаж ирээ шалгах хөдөлгөөнийг retest амжилттай болох юм бол bounce, амжилтгүй болох юм бол break-in гэж нэрлэгддэг. За retest амжилттай болоод bounce хийгдсэн тохиолдолд ханш өснө гэж үздэг. Яагаад гэх юм бол өмнө байсан resist support үүргээ гүйцэтгэж чадсан учраас энд buy руу орж ирээд buy-ийн volume өндөр байгаад bullish хөдөлгөөн бий болж байгаа учраас өсөлт явна гэж үздэг. Харин амжилтгүй болоод break-in хийгдчих юм бол ханш унана гэж үздэг. Унж байгаа шалтгаан нь яагаад вэ гэх юм бол ерөөсөө өмнө ойролцоогоо break-in хийж байгаа буюу нөгөө нэг support-ийн маань нөлөөлж чадаагүй нэгдүгürt, хоёрдугаарт нь тэр support-ын тэр ойх хэмжээний buy руу орж ирээгүй, buy volume байхгүй учраас bearish хөдөлгөөн үүсээд тухайн support-ыг тоохгүйгээр доош нь сэтлээд ороод ирж байгаа нөхцөл байдлыг break-in гэж нэрлэнэ. Окей. За ийм хоёр хөдөлгөөн байгаа шүү. За харин энд бүр ингээ холуур явж байгаад дээшээ ингээ сэтэлж гарчаад холуур явж байгаад буцаад ирээд шалгаж байгаа хөдөлгөөнийг бол retest гэж нэрлэхгүй. Зүгээр л энэ зон өөрөө өмнө нь resist байсан одоо support үүргээ гүйцэтгэх үү гэдгийг л үзнэ гэсэн үг. Окей. Энэ бол retest ерөөсөө биш. Энэ бол зүгээр л энэ зон угаасаа одоо support үүргийг гүйцэтгэх ёстой байхгүй. Окей. За ийм байдлаар явдаг аа. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр support болон resistance дээр ерөнхийдөө энэ хөдөлгөөнд үүснэ. За эхнийх нь бол bounce хөдөлгөөн, дараачих нь breakout, дараачих нь retest, break-in, дахиад bounce. За тэгээд эднээс гадна fake out гэдэг хөдөлгөөн байдаг. За fake out гэдэг хөдөлгөөн бол яадаг вэ гэхээр ханш ерөөсөө дөнгөж тухайн resist-ийг эвдэж дөнгөж гарангуутлаа буцаад ороод ирж байгаа хөдөлгөөнийг fake out хөдөлгөөн гэж нэрлэдэг. Огт холдохгүйгээр буцаад ороод ирж байгаа. Ханш нэлээ хоол явж байгаад буцаад ороод ирж байгааг break-in гэж нэрлэдсэн шүү дээ. Харин холдохгүйгээр буцаад ороод ирж байгааг нь fake out, хуурамч сэтрэлтийн хөдөлгөөн. Ерөнхийдөө энэ юу гэсэн үг гэх юм бол ханш тухайн зооныг сэтлэх хэмжээний buying volume оруулж ирэнгүүтлээ тэр дороо шууд тэр buying volume алдаад илүү олон selling volume орж ирээд илүү хэмжээний selling volume-аас болоод bearish хөдөлгөөн үүсээд буцаад шууд тэр resist рүүгээ яваад орчиж байгаа хөдөлгөөнийг fake out хөдөлгөөн гэж нэрлэдэг. Хуурамч сэтрэлтийн хөдөлгөөн. Огт сэтрээгүй гэсэн үг байна шүү дээ. Сэтрээгүй. Энэ тохиолдолд resist-ийг бид нэр хөдөлгөж зөөдөг үү гэвэл үгүй. Resist-ийг байрандаа үлдэнэ. Яг л resist сэтрээгүй бас хүч нь хэвээрээ байна гэдэг утгыг илэрхийлж байгаа fake out маань. Окей. За break-in хийсэн тохиолдолд бол харин энэ resist-ийг тэр чигтэн шууд арилгадаг. Яагаад вэ гэх юм бол тухайн resist өмнө resist байсан. Одоо support үүрэг гүйцэтгэх ёстой. Гэхдээ support үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энд одоо цаашаа ахаад гүйцэтгэх байх үүрэг байгаа юу? Байхгүй. Яагаад гэвэл алдчихсан байхгүй. Хүчээ алдсан гэдгийг break-in-ээр дамжуулж харуулж байгаа. Fake out, break-in хоёр хоорондоо ийм ялгаатай. Окей. За ийм байна. Эдгээр бол ерөнхийдөө support болон resistance дээр үүсэх боломжтой хөдөлгөөнүүд, ханшийн хөдөлгөөнүүд байгаа. Тэгээ энэ хөдөлгөөнүүдийг хэдүүлээ мэдж байгаа тохиолдолд бол ер нь support болон resistance за яавал өсөх юм, яавал унах юм, яавал одоо тийм энэ хоёр асуултанд хариулж чаддаг болчихсон шүү дээ. Одоо resistance дээр bounce хийвэл унах юм байна, support дээр bounce хийвэл өсөх юм байна. Resist-ийг breakout хийвэл өсөх юм байна, support-ийг breakout хийвэл унах юм байна. Resist руу break-in хийх юм бол унах юм байна. Support руу break-in хийх юм бол өсөх юм байна. Resistance дээр ирээд retest нь амжилттай болох юм бол өсөх юм байна. Support-ын дээр ирээд retest нь амжилттай болох юм бол унах юм байна. За тэгээд fake out resistance дээр гарч ирвэл унах юм байна. Fake out support дээр гарч ирвэл өсөх юм байна. Break-in resistance дээр гарч ирвэл унах юм байна. Break-in support дээр гарч ирвэл өсөх юм байна гэдэг ийм таамагуудыг бид нар гаргаж чаддаг боллоо. Окей. За тэгэхээр ханшийн үндсэндээ унах уу өсөх үү гэдэг өөрчлөсөн таамагийг бид нэр гаргаж чаддаг боллоо гэсэн. Тийм ээ. За ийм байна. Тэгээд өнөөдрийнхөө яг энэ удаагийн хичээлийг энэ үед өндөрлөе. Тэгээд дараагийн хичээлээр удахгүй уулзъя.